Network CGMN Монголын ажлын байрны цорын ганц вебсайт. Бид одоо Улаанбаатар хотод байршилтай орон сууцны зойрын давхурт цацраг идэвхт радонхийг хамгийн энгийн аргаар хэмжих гэж байна. Ингийн тулд бид эхлээд шүүлтүрээ хэмжинэ. Ингээд харахад цацрагийн хэмжээ ойролцоогоор 1.2 микросиверт цаг буюу хэвийн хэмжээнд байна. Үүний дараа тоос сурагчийг 30 минут орчим ажилуулад шүүлтүрээ дахин хэмжих болно. Ураны атом задрах үед бий болдог цацраг идэвхт радонхи өнгө, үнэр, амтгүй учраас зөвхөн тусгай багажаар илрүүлэх боломжтой. Радон газрын гүнээс дээш хөрсөөр агаар мандалд нийлдэг бөгөөд задгай газар аюул багтайч битүү байр саванд цугларвал уушигны хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Радон ан цав ихтэй барилгын суурь, хан, нүх, шугам хоолоогоор дамжин зойрны хэсэгт цугларч битүүмчлэл муутай хаалга цонх эсвэл кабелийн утасны нүх зэргээр дээд давхрууд руу дамжин ордог. Орчим минутын дараа шүүлтүрийг хэмчихэд 5.8 микросиверт цаг болж ойролцоогоор 30 дахин нэмэгдэж байна. Альфа туяаг хэмждэг хэсгийг хаах үед үзүүлэлт буурч байгаа нь цацраг идэвхт бодисын өөр их үсэр бус радонхи мөн болохыг баталж байна. Манай гараг дээр газар зүүн байршлаас хамаарч радонхи ялгаатай хэмжээгээр ялгардаг. Химийн идэвхс бол цацраг идэвхт радон инертийг амьсгалах үед уушгинд орон буцаж гардагч атомын задарлаас гарах полон 218, висмут 214, хар туглаг 214 зэрэг элементүүд уушгинд үлдэж альфа туяаг ялгаруулдаг. Энэхүү туяа амьсгалын замаар биед нэвтрэн орж хүний ДНК-г гэмтэн хорт хавдраар өвчлөх мөн удамшлын гач хөгжилд хүргэх аюултай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уушигны хорт хавдар үүсгэгч 2 дахь гол шалтгааныг цацраг идэвхт радонхи гэж тодорхойлсон. Тийм ч учраас зойрын давхурт удаан хугацаагаар ажиллаж амьдардаг хүмүүс цацраг идэвхт радонхийг хэмжүүлэн энэ талаар мэдээлэл авч урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндэд хийж буй хөрөнгө оруулалт юм. Network CGMN Монголын ажлын байрны цорын ганц вебсайт.